Галзуу кино суугтан тавтай морилцгаа манайхан. За юу яцханда. Энэ удаад борон та нарт галзуу киног ярьж өгөхөр сонголоо гэж. Ямар кино ярьж өгөх вэ гэж бодоо байжсэн чинь нэг ийм кино олддсон байна. За тэгээд трейлерыг нь үзсэн чинь галзуу санагдаад тэгээд шууд ярьж өгөхөр сонгосон гэж. За тэгэхээр ямар кино сонгочих вэ гэхээр 2025 онд гарсан The Old Woman with the Knife гэдэг галзуу киног. Тэгээд одоо хутгатай хөгшин эмэгтэй л гэсэн үг юм уу да. За тэгэхээр энэ галзуу киног хэдүүлээ одоо сонирхоод үзэцгээе гэж. За тэгээд моброн энэ галзуу киног Хунжи брендинг жинхэнэ борцолсон махтай жигнэмэг болон 2 дахин баг сахар 2 дахин их аз суглаад худалдааг санал болгож байгаа Team Bark-тай хамтран хүргэж байна. Та нар маань тэгээд Саба Драгуул Саба адардсан бол лайк дарахтал болоо явчихж байгаа юм. Бас галзуу кино сувгийг мэдэхгүй хин нэгэндээ шеэрлэж болох юм шүү. Бас галзуу кино Instagram хуудасаа дагаараа манайхан. Ингээд хэдүүлээ энэ галзуу киног сонирхоод үзэцгээе. Зөөвлийн хүйтэн шүн нэг охин ганцаараа хөлөө зөөж ядан алхаж яваагаар кино эхэлнэ. Хөл нүцгэн охин хэсэг алхаж явснаа хурц гэрэлтэй шонгийн модны дор ухаан алдаад унсанд малгайлан орж байсан цас тэрнийг номроод авна. Аз уулж хажуугаар нь машинтайгаа явж таарсан залуу гэр бүл тэрнийг олоод амийг нь аварч. Тэгээд өөрсдийн ажилуулдаг жижиг цайны газар тавьчирч хоол өгсөнд тэрч амаа олохгүй идлээ. Тэгээд очих газаргүй болохыг нь ойлгосон эхнэр нь цайны газартай ажиллахыг санал болгосонд нөхөр нь дургуутсан. Нөхөр нь тэрэнд цалин өгч чадахгүй. Харин цайны газарт нь ажиллаад хөлсөнд нь байр хоолоор хангаж өгөхөр тохирдог. За ингээд тэр тэдний цайны газарт ажиллах болж сонирхолтой нөхөр нь үе үе олон хоногоор алга болчихдог байж. Нэг удаа нөхрөөс нь ямар ажил хийдгийг асуухад хортон шавж устгах ажил хийдэг гэж хариуллаа. Нөхрийг Живу гэнэ. Нөгөө охиныг цайны газраа цэвэрлээд байж итэл холгүй хүн байдаг цэргийн баазад байрладаг Америк цэрэг ирээд тэрнийг хүчиндэх гэж оролдсонд мань хүнч өөрийгөө хамгаалахын тулд тэмцэнэ. Тэгээд уралсан цэрэг тэрнийг зодож алах шахсан ч эцсийн мөчид тэр амиа аврахын тулд нөгөө цэргийн толгой руу төмрөөр зоож алжхад өөрөө ухаан алдаад унлаа. Маргааш өглөө Живу ажил дээрээ ирээд нөхцөл байдлыг харсан даруйдаа болсон явдлыг шууд ойлгоно. Хийсэн зүйлээс нь болоод өөрийг нь хөөж цагдаад баривчлуулна гэж хайсан хөөрхий бүсгүй Живугаас өршөөл гуйсанд сонирхолтой нь Живу тэрэнд ууралсангүй харин ч тайвшруулна. Зүгээр дээ. Чи нэг хортон шавжийг л устгасан байна. Хадаас. Өнөөдрөөс эхлээд би чамайг хадаас гэж дуудъя. За энэс хойш мань хадаас хөлсний алуурчин болж бэлтгэгдэж эхэлдэг. Учир нь Живу шилдэг хөлсний алуурчин байсан болж таарна. Дүрс солигдоход үйл явдал олон жилийн дараах одоо үе рүү шилжлээ. Метронд нэг жирэмсэн эмэгтэйг дээрлэхэж судал тавьж өгөхийг шаардаж байгаа харагдана. Тэр эмэгтэйг элдвэр хэлж толгой руу чижилсэн ч хинж тэрнийг болиулж зүрхлэхгүй байлаа. Харин хажуу хүнд нь сууж байсан нэг настай эмэгтэй уншиж байсан Библийнхээ завсраар тэр хүний цээж зургийг гаргаж харлаа. Тэгээд үснийхээ шурыг авч тэрэн лөө ойртноо. За тэгээд тэрнийг метроноос буухын өмнөхөн хортой зүгээр хатгачаад яваад өгсөнд цаадах нь ихэндээ юу ч анзаарахгүй боловч хэдхэн секундын дараа бие нь муудаад нам. Настай эмэгтэй бол киноны ихэнд гарсан хадаас байлаа. Одоо бүгдээрээ тэрнийг загалмайлсан их гэж хүндэтгэн дуудах болжээ. За тэгээд дүрс дахиад солигдоход нэг таягтай хүн нэг оффист ирж байна. Хөлмөтэй энэ хүнийг сон захирал гэнэ. Сон захирал оффистоо ирээд тэнд байсан гаджет гэх залуутай уулзна. Тэгээд нэг хүн өөрт нь их мөнгө санал болгож захиалгаар том захирлыг алуулж нэг чухал бүгжийг авчруулах хүсэлт тавьсан гэдгийг хэлэхэд наадах чинь хортон шавж устгал биш хөлсөөр хүн алах ажил байна. Загалмайлсан их энийг зөвшөөрөхгүй гэж гаджет татгалздаг. Оройн загалмайлсан их гэрлүүгээ ирж явна. Тэр гэртээ ганцаараа амьдардаг ганцаардмал нэгэн болох нь илэрхий. Тэгэд хортон шавж устгалын тэмдэглэл гэсэн хуудас гаргаад 15 мг ботулинумын хороор метроны буудал дээр устгасан гэж тэмдэглэлээ. Тэгсэн тэрний нэг гар хяналтгүй салганж байсан учраас өөрөө тэрэндээ их унт үзэж байгаа харагдана. За тэгээд загалмайлсан их гэртээ ирэх замд нь таарсан шарахта золбин нохойг авч мал эмнэлгийн газар тавьчраад мис засалд оруулдаг. Тэгээд нохой хэтэрхий хөгшин учраас нохойн асрамжийн газар авахгүй гэдгийг сонсоод өөрөө тэжээхэр шийддэг. За тэгсэн хоёр залуу толгойг нь харуутаар бүтээсэн нэг залууг дундаа суулгаад нэг эзгүй агуулах руу авчирч байна.
Тэгээд тэд залуугийн толгойд угалсан уутыг аваад тэрнээс нэг нүдээ өгөхийг шаардна. Бид чиний нэг нүдийг чинь лавна. Үйлчлүүлэгч маань тэгэж хүссэн. Нэг нүд хэд гэх үү? Нэг бор 50 сая гэд бодоод үзэхээр нэг нүдийг 30 саяар л үнэлэн дээ. Арай хямд байна. Би үлдсэн амьдралаа нэг нүдтэй өнгөрүүлэх гэж байхад 30 саяар яаж амьдрах болж чинь? За яах вэ? 10 саяыг нэмье. Үгүй 10 секунд. Би чамайг 10 секундын дотор ална. За тэгээд нэг юм болно. Чи хийм бэ? Яагаад ийм зүйл хийж байгаа? Чамайг нэг хүний нүдийг ухаж авсан гэж сонссон. Тэгээд л чамайг олохоор шийдсэн. Үнэн дээр бол би алдартай болохыг хүссэн юм аа. Энд мэдрэлийн зангилаа байдгийг. Их өвддөг. Хүнийг удаанаар алах ажлыг би хамгийн сайн хийж чаддаг. Тэгээ залуу машиныг нь унаад тэндээс явсанд тэрнийг сон захирлж машинаараа сэмхэн дагна. Гэтэл нөгөө залуу машинтайгаа контейнерууд дунд ороод алгуулчлаа. Сон захирал тэрнийг алдсандаа гайхаж контейнер дундаас гараад явж итэл машиныг нь гэнт хажуунаас нь сэрээд ачигчаар хатгаад дээш өргөсөнд сон захиралж хайсандаа бууж өглөө гэж хашгирлаа. Тэгээд тэрэнд нэрийг хуудсаа өгч энэ мэд жижиг сажиг ажилд авьяасаа дэми өрөхгүй байхыг хүсдэг. Тулаанч залууг буухын тулаан гэж хочлоно. Маргааш өглөө загалмайлсан их эртэлж боссоод ой дундуур гүйж дасгалаа хийчихэд ажил дээрээ ирлээ. Тэгсэн үүдэн дээр нэг настай эмэгтэй тэднээс тусламж хүсээд гуйж говшаа зогсож байгааг тэр анзаарна. Тэгээд отгошоо орж ирээд хавтастай материал өгсөнд тэндхийн ажилтан эмэгтэй тэрнийг сүүлийн үеийн айб ашиглахгүй хуучны арга барилаар одоо хүртэл ажилласаар байгаад нь дургуйцлээ илэрхийлдэг. Та ямар нэг уул мөр үлдээгээгүй үсттэй. Яагаад заавал тийм олон хүнтэй газар алхахаар сонгосон юм? Би тий санаа зов. Би цэвэрхэн хийсэн. Хэрвээ би ажиллаа хийж чадахгүй дээрээ тулвал өөрөө болчихно. Тэгэд үүдэн дээр байгаа хөгшин ямар учиртай хүн болохыг асуулаа. Хүүгийнх нь найз бас хөр тамхичд олцлоод. Тэгэд хар тамхи тарснаас болоод амиа алдсан гэсэн. Хүүн найз бас хүүгээ аврахаар очиод ухаангүй болтлоо зодуулж одоо комын байдалтай байгаа юм байлээ. Энэ хэрэг их төвөгтэй хэрэг болохоор сон захирал татгалцсан хариу өгсөн юм а. Энэ үеэр сон захирал буухын тулаантай ярилцаж байна. Чи дэми ажил хийж явахын оронд бидэнтэй нэгдээд хортон шавж устгах нийгэмлэгийн нэг хэсэг болвол яасан юм бэ? Хортон шавж устгах нийгэмлэг гинэ. Шавж хорхой устгах юм уу? Тийм ээ. Энэ нийгмийн хорхой шавжнуудыг устгах юм. Бид тэднийг устгаж хүмүүсийг зовлонгоос нь чөлөөлдөг. Тэгсэн буухын тулаанд энэ санал таалагдаагүй учраас тэндээс явахаар бослоо. Сон захирал зогсоохоор ятгсан ч дургуутсан нөхөр тэрнийг алах шахна. Аз болоход тэнд амжиж ирсэн загалмайлсан их тэрнийг зогсоолоо. Тэгэд сон захиралд байгууллагатай хүн элсүүлэхтэй болгоомжтой хандаж явахыг сануулж чад гараад явна. Загалмайлсан их яваад нийгэмлэгийнхээ эмчид очоод үзүүлсэнд цаадах нь би энэ сайнгүй байгааг хэлж энэ ажлаа яралтай зогсоохыг зөвлөнө. Тэгсэн загалмайлсан их энэ талаар удирдлагад нь хэлэхгүй байхыг хүслээ. Дүрс солигдоход нэг эмэгтэй хүнд өвчтэй барай настай хөгшнийг толгой төрөөгүй загинж зодож байна. Тэгээд угаалгын өрөөнд аваачаад баантай усанд живүүлж гэрт нь байсан үнэт эдэрлүүдийг аваад машиндаа ирэхэд гаджет тэрнийг хүлээж байдаг. Эмэгтэй өөрийгөө хамгаалах чадваргүй хөгшин хүмүүсийг алж дээрэмддэг муу хүн байжээ. Тиймээс гаджет тэрнийг авч яваад согттлоо уусан юм шиг болгоод машиныг нь вагоны зам дээр орхиод явсан ч замын нөгөө талд гаджетын охин нь зогсож байлаа. Сандарсан гаджет охиныхоо хойноос гүйснээр тэр хавийн камеруудад бичигдэж үлдсэн байна. Маргааш шалсан нэг үл таних хүн нэг эмэгтэйг машинтай вагоны зам дээр үлдээгээд явснаас машин мөргүүлж дотор нь байсан эмэгтэй амиа алдсан талаар мэдээ орон даяар тарлаа. Иннээс болоод байгууллага нь эрсдэлд орсон учраас сон захирал загалмайлсан ихээс тусламж хүснэ. Тэдний байгууллага алдаа гаргасан ажилтнаа өчиггүй устгадаг галзуу дүрмтэй байлаа. Сон захирлыг загалмайлсан ихтэй яриад дуусахад буухын тулаан гаднаас ороод ирнэ. Нөхөр сон захирлын захиалсан ажлыг гүйцэтгэж бүгжийг авчрахтаа цаад хүнийхээ бүх хурууг тастаад аваад ирж. Тэгсэн сон захирал мань гараас өөр нэг зүйлийг хүснэ. Орой болоход загалмайлсан их гаджетыг олж очлоо. Гаджет охиныхоо чандрыг тавьсан газарт байж байдаг. Охин нь 10 жилийн өмнө өөд болсон байж. Гэвч охин нь үе үзэгдэх шиг болдог байснаас сүүлийн даалгавар дээр алдаа гаргасан байлаа. Уг нь тэр сүүлийн даалгавраа биелүүлчихэд энэ ертөнцөөс бүрмөсөн холдож, цайны газар ажиллуулж амьдрахаар төлөвлөсөн байж. Загалмайлсан ихийг ойртоод очтол тэрнийг яах гэж ирснийг ойлгосон гаджет
цогж унагчаад тэндээс суугдаалаа. Загалмайлсан их чхөнө. Тэгээд хэсэг хөөцөлдсөний эцэст загалмайлсан их замын хажуу руу машинтай унгаад бариад авна. Онхолцсон машинд ойртод очтол гаджет босч ирээд дайрна. Мань загалмайлсан их хэдийгээр биеийн муудаж нас дээр гарсан. Залуу үеийн гişгээ эрч хүчтэй тулалдаж чадахгүй байсан ч цагтаа онцгой чадвартай тулаанч байсан гэдг нь илэрхий. Тэгээд гаджетыг барсангүй. Гэтэл тэрнийг алхахын даваан дээр бухын тулаанч ирээд гаджетын нуруунд хутагцсан. Сон захирал тэрнийг загалмайлсан ихэд туслуулахаар илгээсэн байж. Тэр хоёрыг эртний танилуд учраас ямар нэг асуудал гарч магадгүй гэж болгоомжуулж л дээ. Гэвч загалмайлсан их хүлээж авсан ажлаа өөрөө гүйцэлдүүлэхийг хүслээ. Тэгээд хутгаа аваад ойртоод очтол гаджет хутгатай гарыг нь бариад өөр лүүгээ дүүрнэ. Загалмайлсан их тэрний цогцыг устгуулахаар тусгай цэвэрлэгээний ажилтан дээр авчирч өгөөд буцаж явахдаа биеийн муудаж машинтайгаа осолдох шахлаа. Угаасаа биеийн муу байсны дээр тулааны үеэр шархавсан учраас ухаан санаа нь орж гарч эхэлсэн нь энэ. Тэгээд шархаа чангагч нь боож аваад машина арайхийн жолоодож явсаар хот руу орж ирсэн даруйда дахиад ухаан алдлаа. За зүрий бажгараа борон танартай гэлс галзуу амттай реклам алгадаадхий. Тэгэхээр борон энэ галзуу киног махтай жигнэмэ гэдэнгээ үзлээ гэж. Наа чи юу гэдэм бэ гэж юу? Энэ бол махтай жимстэй шоколадтай сиртэй гэх мэт олон төрлүүдтэй хамгийн гол нь заяо. Зүгээр нэг мах хамт оруулагчтай биш. Та нарын мэддэг хөөе бодож байгаа шиг зүгээр нэг гадуур байдаг мах хамт оруулагч биш заяо. Бүр яг жинхэнэ борцолсон махтай галзуу юу. Дахиад хэлээ заяо. Яг жинхэнэ борцолсон махтай хөөе. Борон ингээд итгээгүү л дээ. Тэгээ яг идээд үтсэн чинь бүр яг тийм юм байна. За тэгээд транс тосгүй эрүүл бүтээгдэхүүн гэж байгаа. За тэгээд үхрийн махтай, бэкэнтэй, загасны махтай гэдэг нэр галзуу сонголттой юм байна. За тэгээд та нар маань одоо энэ чинь аялал зугаалгын цаг эхэлж байна те. Ингээд одоо халбагийн юмны одоо дааруулга маруулганд те юу авах вэ гэж бүрс эргэлзээд ах юм байхгүй заяа. Шууд Punji брендинг энэ махтай жигнэмэг. Тэгээл болоо зүгээр. Заяа. За тэгээд хаанаас авах юм бэ гэж юу? GS25 болон жижиглэн дэлгүүр зах богны төвүүдээр худалдаалж байгаа юм байна. За анхаарлаа хандуулсанд баярлалаа. Кино тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. Ухаан нь орж гарч байхдаа анх живүүтэй хамт хөлсний алуурчны амьдралаар амьдарч эхэлж байснаа дурсаж санана. Нэг өдөр тэр хоёрыг даалгавраа биелүүлээд иртэл дайснууд нь живүүгийн эхнэрийг хүүхэдтэй хамт алжихад явчихсан байж. Ухаан орогт нь хин нэгэн тэрэнд тусал залгасан байсанд босоод хажуудаа байсан тарианы шилэг хаг зохиод эмч залуугийн хоолойд тулгахад цаадах нь тэрнийг замын хажууд ухаангүй байхад нь олсон гэдгээ хэлээд эмнэлэг явахгүйгээ зүтгээд байсан учраас энд авчирснаа хэлнэ. Малын эмч залуу загалмайлсан ихийг шархтай нохой авчрахад нь уулзаж байсан учраас тэрнийг таниад тусалсан нь энэ байж. Бас шархтахтаа цус алдсан учраас биеийн сайнгүй байгааг сануулж эд зүйлсийг нь аюулгүй газарт хадгалж байгаагаа хэлдэг. Энийг нь сонсоод баг зэрэг тайвширсан загалмайлсан ихч тэндээс явлаа. Маргааш нь сон захирлаас яагаад нэмэлт хүч явуулсныг өөрт нь эргэлзэж байгаа эсхийг асуусанд цаадах нь жаахан банддаг. Та манай байгууллагын хувьд их үнцэнтэй хүн учраас шаардлагагүй эрсдэл хүсээгүй маа. Гэхдээ та аль таарсан золбын юмнуудыг дуудаж авчираад янз бүрийн чухал ажлаа даатгаад байж болохгүй дээ. Бидний ажил бол онцгой эрхэм ажил. Бид гэмгүй хүүхдүүдийг уруу татаж амьдралыг нь там болгодог. Нийгмийг хордуулж, бохирдуулж байдаг хог шаарнуудыг устгадаг устгалын газар. Гэтэл та сүүлийн үед ийм ажлаас татгалзаж, мөнгөний ажил хүлээж авах болсон нь надад таалагдахгүй байна. Одоо ч хар тамхины бүлэглэл дэндүү хүчрхэг болсон. Тэдэндээ тэмцвэл бид өөрсдөө дууснаа л гэсэн үг. Тиймээс би эрх мэдлийнхээ хүрээндэл эрх мэдлийг дагаж үүрэг хариуцлага ирдэг юм шүү. Тэгвэл та өөрөө удирдаад үзэх юм уу? Тэгэж болно. Бандсан сон захирал тэрэнд бухын тулааныг ирээдүйдээ шилдэг алуурчаан гэдгийг тайлбарлах гэсэн чи загалмайлсан их тоосонгүй. Гэтэл тэрний гараад явж байтал бухын тулаан тосч аваад уулзна. Тэрний гаджетыг устгах даалгаврын үеэр нэг эмчтэй уулзаад гэрч үлдээсэн гэдгийг мэдснэ хэлсэнд загалмайлсан их тэрнийг өөрөөс нь хол байхгүй бол зүйл дуусгах нь гэж сүрдүүлээд явлаа. Загалмайлсан их өөрөө алуурчдын ертөнцид алдартай домог болсон нэгэн байсан учраас бухын тулаан тэрнтэй хамтарч ажиллахыг хүссэн нь энэ байж. Тэгэд тэр шөнө бухын тулаан тэдний байгууллагын офис руу нууцаар нэвтэрч хуучны бичиг баримтуудыг ухчуугаад нэг даалгаврын тэмдэглэлийг оллоо. Бухын тулааны аавыг хэн нэгэн алсан учраас тэр асрамжийн газарт хүргэгдэж улмаар энэ зам руу орсон байж. Тэм учраас тэр аавыг нь алсан алуурчныг олохоор ирсэн нь 8.
Гэтэл аавыг нь алсан хүн нь загалмайлсан их байж таарсанд буухын тулаан цаашид яахаа мэдхэ болно. Маргааш өглөө нь загалмайлсан их сурсан зангаараа ууланд гүйжээтэл бие нь муудаж унах шахлаа. Тэгээд тэр өөрийг нь аварсан малын эмч залууг нууцаар дагдаг. Гэтэл тэр залуу нэг жаахан охинтой. Эхнэр нь эмнэлгийн буруугаас болоод мис заслын үеэр амиа алдсан болж таарна. Тиймээс тэр хариуцлага алдсан эмнэлгийн гадаа эсэргүүцэл илэрхийлдэг, шүн нойрон хүрдэггүй учраас дандаа шөнийн ээлжинд ажилдаг болсон байж. Загалмайлсан эхийг хадам ээжийнх нь ажилуулдаг жимсний дэлгүүрт ирснийг мэдсэн малын эмч залуу хойноос нь дагаж очиод уулзсанд мань загалмайлсан эхэндээ тэрнийг шууд зүйл дуусгахаар төлөвлөдөг. Гэвч шийдвэрээ өөрчилж тэрнтэй ярилцаад өөрийнх нь амийг яагаад аварсан болохыг залуугаас асуулаа. Залууг Кан эмч гинэ. Яагаад гэвэл та сайн хүн. Та орон гэргүй нохооны амийг аварсан. Би сайн хүн биш ээ. Чи андуурч байна. Үнэн дээр сайн хүмүүс л өөрийгөө би сайн хүн биш гэж хэлдэг юм да. Тэгсэн загалмайлсан их энэ удаад тэрнийг алалгүй явуулна. Гэвч тэднийг уулзсан гэдгийг бухын тулаа мэдчихлээ. Өөрийг нь сайн хүн гэж хэлсэн нь загалмайлсан эхийг бодолд оруулж. Зарим нөгөө талд бухын тулаан сон захиралтай уулзна. Сон захирал хуучин офсоо нурааж шинэ офс бариад байгууллага шинэ төвшөнд гаргах хүсэлтэй байдаг ч загалмайлсан эхээс болгоомжлоод энийг хийж чаддаггүй гэдгээ хэлдэг. Бас бүх залуу алуурчид загалмайлсан эхийг домог гэж хүндэлдэг учраас тэрнийг шууд зайлуулж чадахгүй байгаагаач бас хэлнэ. Тэдний байгууллагыг Рю Живу гэгч анх үүсгэн байгуулж байж. Гэвч тэр эхнэр хүүхдээ алуулснаас болоод хэтэрхий олон дайсан руу ганцаараа очиж тулалдаад амиа алдаж. Араас нь явж очисон загалмайлсан эгч өшөөг нь авахын тулд үлдсэн 28 хүнийг бүгдийг нь зүйл дуусгасан гэлцдэг байж. Энэс хойш загалмайлсан эхийг хадаас биш, эвэр саварт гэж хожлох болж, тэгэд олон жилийн дараа загалмайлсан их гэж хүндлэх болсон байж. Тэр өдөр загалмайлсан их нохоогоо салхилуулж яваад охинтойгоо явж байсан Кан эмчтэй таарлаа. Тэгэд эмчийн охин нохойтой тоглохыг хүссэнд мань хүнч зөвшөөрлөө. Тэгэд ярилцаж байхдаа Кан эмч эхнэрт нь хариуцлагагүй хандсан эмнэлгийн захирал гэр бүлийг нь үл тоож харьцсан талаар ярьсанд загалмайлсан их нэгийг бодлоо. Тэгэд өдрийн хоол идэцгэнэ. Кан эмчийн охин нь тэрэнд онцгой сайн хандсанд мань хүн өөрийнхөө нэрийг эвэр саварт гэж хэлж өглөө. Тэднийг бухын тулаан ажигласаар л байна. Оройн Кан эмчтэр очиод тэрнийг алахаар завдсан ч аз болоход гаднаас нохоогоо дагуулсан хүн орж ирснээр мань эмч аврагдлаа. Маргааш нь загалмайлсан эхийг эмчийн хадам эхийн дэлгүүрт очтол тэнд нь бухын тулаан ирчихсэн охинтой нь ярилцаж байна. Бухын тулаан Кан эмчийн охинтой аль хэдийн найзуулчихжээ. Тэгэд загалмайлсан их тэрнтэй уулзна. Би удахгүй сайн дураар ажиллаа орхино. Тиймээс миний алдааг хайх хэрэггүй. Энэ гэр бүлийг тайван орхи. Надад таалагдахгүй байна. Домогт загалмайлсан их энэ муу гэр бүлээс болж хутгаа орхиод явна гэж санаанд багтахгүй байна. Таны мэс шиг хатуу сэтгэл хайлж эхэлж байгаа ч нэ. Та ягаад ийм хачин аашлаад байгаа юм? Чамд яг юу хэрэгтэй юм? Хүмүүс хачи юм аа. Өөрөө төржгсөн байж л бусдын хаашаа явж байгааг асуух юм. Та өөрөө харин хаашаа явж байгаагаа ойлгож гин үү? Тэгэд бухын тулгааныг явахад загалмайлсан ихч бодлогошорж эхэлнэ. Гэртээ очиод эхнэр хүүгээ оршуулсан тэрээр Живу өөрт нь юу гэж хэлж байсныг сандаг. Тэр өөрт нь шинсэн агентлаг буюу хортон шавж устгах нийгэмлэгийг хамгаалж явахыг захиж үсний шор бэлгэлж байж. Тэгэд маргааш загалмайлсан их Кан эмчийн эхнэрийг эмчилж байсан эмнэлэг дээр очиж захирлыг нь сэмхэн цааш харуулад явсанд тэнд самбар барай зогсож байсан Кан эмч тэрнийг хальт харж амжлаа. Тэр өдөр сон захирал загалмайлсан ихтэр ирж нэг чухал захиалга ирсэн гэдгийг хэлнэ. Тэгсэн устгах ёстой байна Кан эмч байсанд загалмайлсан их цочирдсан ч гаднаа мэдэгдсэнгүй. Энэ хүн яг яасан болоод алуулах ялтай болчихв. Тэгээд бүр хүүхдийн нүдэн дээр гэж байна шүү. Их л өшсөнжтэй. Тэрийг даанч хэлж чадахгүй нэ. Ямар тач захиалагч тал нь хохирогчтой ойролцоо насны эмэгтэй хүнээр энэ ажлыг гүйцэтгүүлмээр байна гэсэн болохоор надад танаас өөр сонголт үлдсэнгүй. За ингэ сонголтгүй болсон загалмайлсан их шүүн ажлынхаа гадаа очиод ажлынхаа менежер эмэгтэйг барьж аваад хутах тулгаж хэн тийм захиалга өгснийг байцаадаг. Хин гэдгийг хэлчихвэл та бид хоёр хоёулаа өхнө. Та өөрөө ийм дүрэн бий болгосон биз дээ.
Гэсэн хэдэж аргагүй байдалд орсон менежер саяхан амиа алдсан эмнэлгийн захирал эмэгтэй хүү ирээд Кан эмч ээжийг нь алуулсан гэж бодож байгаагаа хэлээд тэрнийг устгуулах захиалга өгсөн гэж хэлдэг. Хүүн гэж хүн ирээд ойлж их хэмжээний мөнгө үлдээгээд явсан. Кан эмч тийм юм хийх хүн биш ээ. Ямар тач сон захирал мөнгө бол мөнгө гэд захиалгыг хүлээж авсан. Гэхдээ тэр том эмнэлгийн эзний хүү гэхэд холигцааг зөвсөн байсан нь сонин санагдсан шүү. Гэхдээ би багсаг зүйл судалж үзсэн. Тэгээд тэр падаа өглөө. Тиймээс загалмайлсан их шууд тэр залууг олоод хутаг тулгаж ямар зорилгоор ажил дээр нь ирснийг асуухад цаадах нь айж утсаар захиалга авснаа хэлнэ. Тэгсэн захиалга өгсөн хүн нь таамаглаж байснаар нь буухын тулаан болж таарлаа. Буухын тулаан утсаар ярихдаа Кан эмчийн гэрийн гадаа байгаагаа хэлсэнд загалмайлсан ихч тийшээ явлаа. Тэгээд ажилласаа ирж байгаа Кан эмчийг гэрийнхэн гадаа гүйцэж очисон ч уулзаж амжилгүй лифтэнд суулгаад алдчихна. Тэгээд амийг нь аврахын тулд хамаг хүчээ шавхаад дээшээ гүйлээ. Гүйж явахдаа тэр живүүгийн хойноос гүйж байснаас санана. Тэгэд гүйсээр иртэл Кан эмч хазаар эсмэнд байж таардаг. Буухын тулаан тэнд очисон ч эмчийг зүгээр өнгөрөөсөн байлаа. Тэгээд нөхөр загалмайлсан ихтэй уулзна. Чиний эцсийн зорилго чинь юу юм? Мэдэхгүй юм да. Домгийг амьдаар нь харах гэсэн болов? Тэгээ яасан. Урам чинь хугарч гинөө. Тийм ээ, урам хугарлаа. Өөртөө ийм новши юм харах гэж энэ олон жил зүтгэсэн гэж бодохоор. Гэхдээ та тэтгэврт гарч болохгүй. Надад биелүүлэх ёстой өөр нэг ажил байна. Ингээд ярилцаж байтал нь гартаа зэсэг барьсан хүмүүс орж ирсэнд буухын тулаан сандраад хамраа таглаж бошуухан гараад явлаа. Тэгсэн харшил нь хөдлөө зогсоо зайгүй найтаж байна. Харин загалмайлсан их нэгийг санаж гэрлүгөө очиод өөрийнхөө гүйцэтгэж байсан ажлын тэмдэглэлүүдийг уухнаа. Тэгээд 1998 онд гүйцэтгсэн нэг ажлынхаа тэмдэглэлийг хараад болсон явдлыг эргэж саналаа. Тэр үед загалмайлсан их гэрийн үйлчлэгчийн дүрээр тэдний гэрт очиж байжээ. Орохт нь айлын хүүний гэртээ сууж байлаа. Тэгээд хэсэг хугацаанд гэрийн үйлчлэгчээр нь ажиллахдаа хүүтэй дотносож ойр зургийн зүйлс ярьдаг болсон байна. Тэгээд 10 дахь хоног дээрээ тэр нөхрийн тархийг хаг цохиод зүйл дуусгасан ч харамсалтай нь яг тэр мөчөд хүүн сургуулаасаа ирж тараад болсон явдлыг бүгдийг нь харж. Ингээд буухын тулааныг тэр хүмүүн болохыг загалмайлсан их таньна. Тэгээд тэр гэрийнхээ цонхыг нээгээд гараад явлаа. Намайг ирэхгүй бол тэр цонхоор гарч яваарэ. Тэнийг юм шиг эндээ байсаар угаад үлсэд өгчүү. Бас эндээс гарсан бол золбин амтан барьдаг нөхдүүдэд бити баригдчаараа ойлгов. Тэгээд шууд сон захирал дээр очиж байгууллага дээр нь ирээд тусламж хүсээд байсан хөгшний төлөө хар тамхины бүлэглэл рүү дайрч орохоор шийдснээ хэлсэнд сон захирал сандарна. Ганц муу хөгшний төлөө тэр том зүгийн үрлөө дайрч орох хэрэг байхгүй шүү дээ. Зүгээр л сүүлийн захиалгаа биелүүлэхэд болох юм биш үү? Би сүүлийн удаа хортон шавж устгах нийгэмлэгийнхээ нэр хүндэд тохирсон ажил хиймээр байна. Хэрвээ та бүтлгүйтэл дайн дэгдэнэ гэдгийг ойлгож гин үү? Тэгээд ч та ганцаараа барахгүй штэ. Энэ миний сүүлийн ажил байна. Би чадахгүй болов гэнэ. Чадсан тохиолдолд сураггүй алга болно. Тэгээд чи энэ байгууллагыг хүсснээрээ удирдаарай. Хэрвээ санаа чин зовоод байвал нэмэлт хүч явуулж болно. Тэр буухын тулааныг явуулчих. За тэгээд мань загалмайлсан их ганцаараа нэг шөнийн цэнгэний газар руу очисон бол буухын тулаанч хааныг тийшээ мотоцикл дахиад давхиж явна. За sorry, баруун тоноолтой дахиад нэг газ амттай азтай реклам алгадаадах. Тэгэхээр манайхан 2 дахин баг сахар, 2 дахин их аз, тийм баг суглаад худалдаа эхэлжээ гэж. Тийм баг ластай бүтээгдэхүүн худалдаж аваад байна штэ. Тийм баг цэгийн хаягаар баримтаа бүртгүүлээд суглаанд оролцох боломжтой юм байна. Тэгээд сар бүрийн супер шагналуудын эзэн болох боломжтой гэж боддоо гал зуё. 6 сарын супер шагналууд нь iPhone 17 Pro, цахилгаан скутер 2 азтан, ундаг дугуй 2 азтан, бас 10 азтан тусбар 200,000 төгрөг, 20 азтан тусбар 100,000 төгрөгийн шагналын эзэн болох нэ гэж. Тэгэхээр та нартан галзуу амжилтыг муу борон хүсэн ирээ. За анхаарлаа хандуулсан баярлалаа. Кино тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. За тэгсэн загалмайлсан их бүлгэллийн толгойлогч руу ганцаараа дайрч оржээ.
Гэвч би энэ үе муудажсэн учраас сансан шигээ тулалдаж чаддаггүй. Тэгээд тэндээс арай хийж мултраад түр амсхингээ сон захирал руу залгаад бухын тулаан ирж байгааг асууна. Тэр хаан байна? Би ирээдүйдээ шилдэг тулаанчаа яалаа гэж гарцаагүй өхөл рүү явуулах юм бэ загалмайлсан гэхээ. Хүн бүрдэл өөрийн гэсэн сайхан сэтгэл бий. Таны сайхан сэтгэл өөрийг чинь ган эмчийг амьд үлдээхэд хүргээ зогсохгүй. Тэрний өмнөөс тэтгэврт гаргах сонголтыг хийхэд хүргэсэн биз дээ. Тэгээд ч та хангалттай удаан амьдарсан шүү дээ загалмайлсан гэхээ. Ингээд нэмэлт хүч ирэхгүй болохыг ойлгоод тэндээс өөрөө гарч явахар шийднэ. Харин энэ яриаг нь менежер эмэгтэй нууцаар сонсож таарлаа. Тэгээд бухын тулаанд энэ талаар хэлдэг. Учир нь загалмайлсан их бухын тулааныг нэмэлт хүчээр ирүүлэх даалгаврыг менежер эмэгтэйд ховчилж өгсөн байж. Гар тамхины мафийнхан загалмайлсан ихийг барьж угсан нөхөнд хаяад дээрээс нь өддөө шороо цацаад амьдаар нь болж эхэллээ. Тэгсэн бухын тулаан мотоциклд байгаа тэнд улаан галзуул юм. Задагд бухын тулаан тэднийг зөөл дуусгаад хартал тэд нар загалмайлсан ихийг аль хэдийн булжчихжээ. Сандарсан мань хүн шороог малтаад үхэхээс өмнө нэг юм амжиж гаргаад ирдэг. Тэгээд тэд мафийн боссыг зүйл дуусгаад хамтдаа загалмайлсан ихийн гэрт нь ирцгэлээ. Загалмайлсан их талархлаа илэрхийлээд хоол хийж өгсөнд бухын тулаанч анх яагаад энэ зам руу орсныг нь асуулаа. Хүнд хэрэгтэй хүн байх гээд. Би багада банк өлсдөг байлаа. Тэгээд нэг удаа айлын хашаа руу ороод нэг ургамлын үндэс ухаад идсэн чинь тэр нь их үнэтэй улаан хүн орхоод байж таарсан. Тэрнээс болоод гэр бүл маань их хөрөнд орж би гэрээсээ хөөгдсөн. Тэгээд энд тэнд гар хөлийн үзүүрт зарагдаж, зодуулж нүдүүлж явсаар өвхлийн ирмэгт ирсэн. Аз болоход намайг 16 таа байхад нэг сайхан сэтгэлд гэр бүлийн хүмүүс гэртээ оруулсан. Тэр хүн л намайг анх хэрэгтэй хүн гэж үзсэн. Миний амьдралд ч байсан нэг тийм хүн таарч байсан. Хоёулаа анх яаж уулзч байсныг санаж байна уу? 25 жилийн өмнө. Би сайн санаж байна. Намайг уучлаарай даюуна. Бөөр сэтгэл хөдлөлчлөө. Тэгэхээр намайг яагаад хоноос чи ирснийг ойлгож байгаа үстэй. Чи намайг алсан ч сэтгэл чинь амархгүй шүү дээ. Тиймээс хуучны энэ уш хонзонг мартуул яасан. Тэгсэн бухын тулааны нүд бүрэлдсэнд уусан унданд нь хорх олсныг тэр ойлгоно. Учир нь живүү загалмайлсан ихийг залуу байхад чамд өгсөн бүхнийг шууд уугаад байж болохгүй. Хичнээн итгэлтэй хүн байсан ч хамаагүй. Чи шууд л үхтэл болно гэж мэд гэж сануулж байж. Та намайг өөр дөрөө ирүүлэхийн тулд зариуд тэдэнд ялагдаж өгсөн байх нэ. Тэгээд нөхрийг машиныхаа хойно ачаад хавцлаас машинтайгаа унгаачихна. Чи өөрийгөө аратны саварт орсон гэж бодоорой. Там дуулцацгаая. Бухын тулаана. Тэгээд сон захирал дээр яваад очлоо. Чиний ирээдүйн ад чинь байхгүй болчлоо. Энэ бүхнийг би энэ байгууллагын төлөө хийсэн шүү дээ. Аав чинь миний оронд байсан бол юу хийх вэ-снийг бодоод үз. Тэгэд гараад явахдаа загалмайлсан их менежертэй энэ газрыг шатаагаад чи өөрөө ор сургаггүй алга бол гэж тушаачаад явна. Тэр үеэр кан эмчийн охины тайлан тоглолт дуусч байна. Загалмайлсан ихийг очиход кан эмч тосч аваад охин нь алга болсныг хэлдэг. Тэгээд утсанд нь ирсэн мессежийг үзүүллээ. Тэгсэн нөгөө хавцал руу унсан машинаас үхээгүй гарч ирсэн бухын тулаан кан эмчийн охиныг барьцаалсан байж таарна. За тэгээд загалмайлсан их охиныг аврахаар ганцаараа явахаар шийдлээ. Гэртээ ирээд буу зэвсгээ бэлдээд нохоондоо хоолыг нь бэлдээд өгөх гэсэн чи нохоо нүгчгчээ хөрхий. Тэгээд байнга онгорхоо орхидог цонхоо хаагаад бухын тулааны ээр гэсэн газар руу яваад очино. Тэр нь Happy Land гэх тоглоомын газрын хажуудах орхигдсон байрлал байлаа. Эрэгтэн буу зэвсэгтэй залуус хүлээж байна. За тэгээд загалмайлсан их тэдэнтэй ойлгомжтой ширүүн тулалдана.
За ингээд тэнд байсан цэргүүдийг арай хийж бүгдийн зүйл дуусгаад буухын тулаан тэр хоёр хоёулахнаа үлдэцгэн. Тэгсэн нөхөр охинд хутаг тулгасанд загалмайлсан игч бууга хаялаа. Чи яах гэж кан эмчин гэр бүлийг дахин оролдоод байгаа юм? Энэ гэр бүл болохоор хамгаалагдах ёстой эрдэнэ. Би болохоор цэвэрлэгдэж байх ёстой хог юм уу? Тийм л болтой. Тэгвэл таач бас адилхан. Хинд ч хэрэггүй хөгшин хог. Хөгшөрсөн байж болох ч хог болж болохгүй гэж нэг ухаантай хүн хэлж байсан юм да. Гэсэн ч та нар энэ гэр бүлийг хизээж хамгаалж чадахгүй. Би бүгдийг нь ална. Тэгээд бухын тулаан загалмайлсан ихийг зохиж унгаад охиныг чирж яваад доош унахаар сүрдүүлдэг. Чи нэг зүйлийг ойлгоогүй байна. Чи хүмүүсийг хог новш гэж үзвэл чи өөрөө хамгийн адгийн хог новш болж хувирдаг. Нуучлаарай. Би даад сурсан болохоор хинч надад тийм юм зааж өгч байгаагүй л дээ. Тэгвэл би чамайг алж болно гэж ойлгож болох уу? Болно. Гэхдээ чадахгүй л болов. Ингээд тэд үзэлцэнэ. Тулдж байхдаа тэд бухын тулааныг баг байхад хэсэг зур додн байснаа дурсан сандаг. Задагсан охин газар унсан утсаараа цагдаа руу залгасан ч бухын тулаан утсыг эвдчихнэ. Загалмайлсан их охиныг хамгаалахын төлөө үхэн хатан тэмцэж угаад бухын тулаан гал зуртлаа ууралж байлаа. Тэгээд нөхөр хутгаа гаргаж эцсийн дайралтаа хийсэн ч энийг хүлээж байсан загалмайлсан их амжиж хутгалаад чадын хонхорлуун ээлгээдэг. Битгий гомдоор би удахгүй араас ч очно. Энэ удаад би ялсан шүү. Яагаад гэвэл өмнө та намайг хайж явсан бол одоо би таныг орхиж байна. Та яагаад надад сайн ханддаг байсан юм бэ? Намайг таньдгүй байсан биз дээ. Тэр өдөр ангийн гутлаа гэртээ марцснаа мэдсэн даюун хүүг гүүгээд роод иртэл аав нь цусанд хутгалдаад газарт хэвтэж байжээ. Гэвч хүү харгас аав нь өгсөнд харамссангүй. Чи юу ч хараагүй. Энэ бүхнийг юусоо болоогүй гэж бод. Би тантай хамт явж болохгүй мүү? Том болохоор намайг олоод ирээрэй. Би таныг заавал олоод очно. Энэ явдлыг сансан загалмайлсан их даюуныг тавирж авна. Яагаад надад эрт хэлээгүй юм бэ? Таныг мартчихсан байх гэж бодоод. Одоо сансан уу? Саналаа. Өөхөх төхөд ирэхээр амьдрал бүхэлдээ нүдэнд харагддаг гэдэг. Одоо би бүгдийг санаж байна. Тэгээд тэр даюун хүүтэй хамт Happy Land тоглоомын газарт очих талаар ярилцаж байснаа саналаа. Ингээд тэд Happy Land-ийн гадаа хамт ирснээ ойлгож даюуныг өрөвдөд тэрвэрч авдаг. За тэгээд үрс солигдоход 100 гараа тайруулж хиймэл гартай болсон загалмайлсан их баруун гарынхаа хумсыг янзлуулж байна. Тэгээд тэр нэг сүмд очлоо. Гэхдээ тэр зүгээр биш, ажлынхаа шугамар очсон байж таарна. Рю, би тань дээр очих арай болоогүй бололтой. Манай хүн сон захирлын хүлээж авсан ч биелүүлэхээс татгалцсан ажлуудыг нэг нэгээр нь гүйцэтгэж эхэлсэн нь тэр байжээ. Ингээд загалмайлсан их дараагийн даалгавраа аваад офсосоо гарч явснаар кино маань конец фильма. За энд хүрээд энэ галзуу киноны тайлбар маань дууслаа. За нэг ийм учиртай ийм үйл явдал гардаг кино байсан байна гэж хөгшин алуурчин эмэгтэй те бас л сонирхолтой өнцгөөс харуулсан кино байна гэж бурууд нь бодогдлоо. Тэгээ та нарт маань бас ямар кино шиг санагдсан байгаа. Хүсвэл бас тэгээд өөрсдийнхөө бодлыг бас хуваалцаарай. За тэгээд буруугийнхэн тайлбар тэгээд ойлгомжтой байсан бизээ гэж. Хэдэн буруунууд нь тэгээд энэ галзуу киног Хунжи брендийн жинхэнэ борцолсон махтай жигнэмэг. За бас 2 дахин баг сахар, 2 дахин их хаз суглаад худалдааг санал болгож байгаа Тимбарктай хамтран хүргэлээ. 20 дахин их хаз. Тимбарк авсан баримтаа Тимбарк цэгийн сайтаар бүртгүүлээд сар бүр iPhone, MacBook, gaming PC, скутер, дугуй зэрэг олон шагналын эзэн болоорой. Дэлгэрэнгүй мэдээллийг Тимбарк цэгийн Манайхан тэгээд яхаа мэдж байгаа сабадраагүй бол саба дарцсан бол лайк дарахтал болоо явчих юм. Бас галзуу кино сувгийг мэдэхгүй хинэгэндээ шеэрлээрэй. Оти бас галзуу кино Instagram хуудасаа дагаарай манайхан. За тэгээд хэдүүлээ дараагийн бас нэг галзуу киноны тайлбараар эргээд уулзцгаая.